Сайн байцгаана уу? Богино хэмжээний ой тогтоолтын цуврал видеочдын ээлж дугаараар та бүхэндээ уулзж байгаадаа баяртай. Хэрвээ танд хэн нэгний утасны дугаарыг тогтооход хэцүү байдаг бол анхаарлаа наашаа хандуулаарай. Утасны дугаар буюу тоо мэдээлэл хийсвэр төсөөлөх боломжгүй учраас эргэн санахад хүнд байдаг. Тиймээс энэхүү хийсвэр мэдээллийг төсөөлөх хэлбэр рүү шилжүүлж, бодит үгсээр илэрхийлэн үйл явдлыг бий болгож, сэтгэл хөдлөлөө оролцуулснаар тухайн тоо мэдээлэл тогтооход хялбар болно. Ингээд утасны дугаар цээжлэх анхан шатны аргачлалыг танилцуулъя. Жишээ 1. Жүжигчин ононгийн утасны дугаарыг 9969 2312 гэж бодъё. Миний хувьд энэ дугаарыг 22-оор ангилж тохирох төсөөллөгийг гаргалаа. Жүжигчин онон 99 ширхгийг 69 машиныг 23 дугаар сургуулийн гадаа 12 дугаар ангийн төгсөгчдөд бэлгэлж байгаагаар төсөөлье. Жишээ 2. Сумогийн их аварга Дагвар утасны дугаарыг 90 техник 1961 гэж бодъё. Миний хувьд энэ дугаарыг тогтоохдоо 4-4-оор ангилж төсөөллийг бий болголоо. 90 техник буюу чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт ISO 9001 гэрчлэгийг аварга маань бариад 1961 онд Монгол улсыг нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэж байгаагаар төсөөлөөрэй. Амьдрал дээр байх боломжгүй зүйлсийг төсөөлөөрөө бий болгон сэтгэл хөдлөлөө оролцуулж эдгээр мэдээллийг төвөггүй тогтоож чадлаа. Ингээд эдгээр дугааруудыг ихтэйсэн санацгаая. Жүжигчин ононгийн дугаар хэдвүлээ? 99 69 23 12. Харин Дагвар аваргын утасны дугаар хэдвүлээ? 9001 1961 буюу 90 техник 1961. Таныг эдгээр дугааруудыг алдаагүй сансан гэдэгт итгэлтэй байна. Та ой тогтоолтоо хөгжүүлэхийн тулд тусгай аргачлалаар суралцж дасгал сургалт хийхээс гадна самар жимс зэрэг амин дэм агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжилж хэвших хэрэгтэй. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.